За томоо төст өвчин намслын замаар одоо дамжин тархаж бүх насныхныг одоо насны хүн амыг өвчлүүлдэг ийм зочин халдварт өвчин юм аа. За томоо төст өвчнийг одоо үүсгдэг 200 гаруй нэр төрлийн вирусууд байдаг. За манай улсад бол А, Б хүрээний вирус, аденовирус, риновирус гэвчлэн вирусуудаар ихэвчлэн үүсгэгддэг. За илрэх шинж тэмдгийн хувьд болохоор толгой өвдөх, ханиах, найтай, хоолой өвдөх, ансгал давчдах шин тэмдгүүд илэрдэг. Томоо төс өвчин болон ковидын халдварын үед одоо илрэх шинж тэмдгийн хувьд ижил төстэй. За ковидын халдварын үед ялгах гол шинж тэмдэг нь ам төвнөр алдагдах, цээжээр өвдөх, амьсгал давчдах шинж тэмдгүүд одоо илэрдэг. За ер нь бол ковидын шинж тэмдгээс ялгахын тулд шинжилгээгээр заавал баталгаажуулах хэрэгтэй. За урьдчилан сэргийлэхийн тулд гараа тогтмол угаах хэрэгтэй. За амны хаалтыг тогтмол зүүх, олон нийтийн газраар явахгүй байх, шин тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, ханиаж найдах үедээ амаа таглах хэрэгтэй. За тасал хөдөлгөөнийг тогтмол хийх, агаар сэлгэлтийг 2 цаг тутам хийх, чигтээ цэвэрлэх өдөрт 2-оос дээш удаа хийх хэрэгтэй. Халууралт гэдэг нь ням болон вирусын эсрэг халдварын үед бие махбодын үзүүлж байгаа хариу урвал юм. За 37.5-аас дээш халууныг халууралт, 38.5-аас дээш халууныг өндөр халууралт гэдэг. За 37.5-аас дээш халууныг болохоор гэрээ нөхцөлд механик арга буюу хүйтэн бүлээнжин тавих, шингэн зүйл ихээр уулгах, их шээлгэх аргуудаар болохоор тэр халууралтыг буулгадаг. Шингэн юм уу гэдэг нь болохоор хүүхэд яг одоо яг өдөрт уудаг хэмжээнээс 1-2 дахин илүү шингэн уухыг шингэн сайн уулгах гэж байгаа. Тэгээд тэр уусан хэмжээгээр их шээлгснээр одоо биед орсон вирус болон нэм бактери нь гадагшлан гэсэн үг. Тэгэхээр халууралт маань багасч өгдөг. За хүйтэн жин гэдэг нь болохоор хүүхдэн хүмүүс мөсөн жин тавиад байдаг. Тэр бол биш. Хүйтэн бүлээн жин духан дээр нь тавьж өгдөг. За тэгээд гэрээ нөхцөлд хүмүүс мөс болон уугсус мөсөөр биеийг арчна гэдэг шүү дээ. Тэрийг бол бүр огт хоригддаг. Гэрээ нөхцөлд хийж болохгүй гэсэн үг. За 38.5-аас дээш халууныг болохоор өндөр халууралт гэж үзнэ. Энэ үе зөвхөн эмийн эмчилгээг хийнэ. За парацетамол эмийг болохоор 15 мг/кг-д тооцож 8 цагийн зайтай 3 хоног уулгадаг. Ибупрофеныг болохоор 10 мг/кг-аар тооцож бас 8 цагийн зайтай 3 хоног уулгадаг. За тэгээд өндөр халууралт үед болохоор ууж болохгүй юм гэж бас байгаа. Хүмүүс дур мэдэн аспирин, цитрамон, аналгийн энтрийг бол өгдөг. Тэрийг бол гэрээ нөхцөлд огт хүүхдэд өгж болохгүй юм байгаа. За тэгээд бас эмийн эмчилгээнд болохоор олон үйлдвэрийн өөр төрлийн нэртэй мөртлөө доторх юм яг адилхан парацетамол, ибупрофен байгаад байдаг байхгүй. Тэрийг хүмүүс өөр юм гэж ойлгоод давхардуулж өгөөд хүүхдээс хортуулах тохиолдол байдаг. Тэгэхээр тэрийг бас доторх найрлагаа бас маш сайн харах хэрэгтэй. Хит өндөр халууралт болон халууныхаа эмэнд халуун огт буухгүй, хүүхдийн гар хөлөнд хөрөх, тэгээд хүүхэд байнгын бөөлж шир тэмдэг илэрх юм бол яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй байгаа.